За хай бүгдээ сайн байна уу? За сүүлийн үед баг 14 хоног YouTube сувгадаа ерөөс бичлэг хийж амжихгүй яваад байгаа. Нилээх ажилтай завгүй байгаа учраас бичлэгүүдээ ерөөсөө эдэлж амжихгүй байсан. Хэдий ч өнөөдөр заавал энэ бичлэгийг хийнэ гэж сууж байна. За яагаад гэвэл маргааш биш нөгөөдөр 2025 оны 7 сарын 5-ны өдөр Япон улс сүрхнэ гэсэн сургалт тараад байна. За сүрдгүү маа гэхэд бол ер нь бол нэлээд том гамшиг тохионоо гэсэн ийм шуум YouTube, TikTok гэх мэт платформуд дээр бол буцалж байна. За энэ мэдээнээс болоод Япон улсын аюул жуулчлал үнэндээ бол баг уналтанд орж байна. Яагаад уналтанд орж байна гэхээр 6-7 сард Япон руу аялахаар төлж исэн аялагчид бол аяллаа канселдаад эхэлчихсэн. Япон улсын аюул жуулчлалын салбар 50-80% уналттай байна. За мөн зарим нэг нислэгийн авиа компаниуд бол Япон руу нислэгийнхаа тог цөөрүүлсэн. Жишээлх юм бол Greater Bay Airlines, Hong Kong Airlines-ууд бол Fukushima, Sande, Fukuoka гэх арлууд руу нислэгийнхаа тог 83%-аар бууруулсан гэсэн тоо мэдээ байна. За яагаад тэгтэл ийм шуум яриа дэгдээд бүр аялагчдын цөөрөөд, аялын компаниуд нислэгийнхаа тоог ингээ бүр багасгаад унваа гэж хаагаад үзсэн чинь энэ зүгээр нэг номноос авсан. Нэг манга номноос авсан. За ямар манга ном бэ гэхээр Ryo Tatsuki гэдэг хүний Future I Saw буюу миний харсан ирээдүг ном. За энэ ном яагаад ингэж амар их нөлөөлвөө гэж судлаад үзсэн чинь Ryo Tatsuki гэдэг энэ зохиогч маань 1985 оноос хойш өөрийнхөө зүүдсэн зүүднүүдийг тэмдэглээд тэгээд бас эргэн тойрныхоо танил хүмүүст ингээд зүүдээ ярьж байгаагаар энэ номон дээр гарав. За тэгээд энэ хүн зүүдлэгтээ ямар зүүд зүүдэлгүй гэхээр ер нь байгалийн гамшиг, гинтийн том осол, тэгээд зарим нэг хүмүүс үхлийг зүүдэлдэг. За тэгээд энэ ном маань бол 1999 онд хэвлэгдсэн. Тэгээд энэ номон дээр бол юу гарсан бэ гэхээр Freddie Mercury-гийн үхлийг зөгнсөн. За яг Freddie Mercury гэж нэрийн яг ингээд онооч хэлээгүй ч гэсэн ингээд ийм хүн нас барахнэ гэдэг ингээд үхлийг зөгнсөн. За тэгээд тэр номон дээр 1976 онд зүүдэлсэн гэж гарч байгаа хгүй юу. Тэгээ Freddie Mercury бол 1991 оны 11 сарын 24-нд нас барсан. Гэхдээ ном 1999 онд хэвлэгдсэн шүү дээ. За мөн Диана Гүнжийн үхлийг тэрээр 1992 онд энэ Диана Гүнжийн үхлийг зүүдэлсэн. Тэгээд Диана Гүнж гэж яг хэлэхгүй ч гэсэн нэг юм шар устай эмэгтэй түнэл дотор нас барж байгаагаар ингээд зүүдэлсэн гэж байгаа. За гэтэл Диана Гүнж одоо 1997 оны 8 сарын 31-нд Fonte Alma гэдэг түнэл дотор нас барсан. Гэхдээ дахиад сануулъя. 1999 онд ном хэвлэгдсэн. За мөн ерөнхийдөө бол Коби газар хөдлөлт, галтуулын дэлбэрэлт мөн ковидыг зөвгөнсөн гэж үзэж байгаа. Эдгээр бол гэхдээ яг ингээд тодорхой биш. Одоо ковидыг жишээлх юм бол маск хүмүүс ингээд маск зүгээд холын зайнаас хайцчихсэн гэдэг ийм дүрслэл байгаа. За эдгээр бол ингээд ерөнхий яг ингээд зөвгнөл мөн үү гэж хэлэхэд бол бас эргэлзээтэй. Яагаад гэвэл ном 1999 онд хэвлэгдсэн. Тэгтэл энэ зүйлүүд 99 онд ном хэвлэгдэхэд аль хэдийн болоод өнгөрчихсөн. Тэгэхээр хэвлэх тэр хугацаанд бол яаж ч өөрчлөх болно шүү дээ. Энийг зөвгнөл гэж хэлж болохгүй шүү дээ. Гэсэн ийм шүүмжлэлт бодол миний толгой дотор орж ирсэн. Гэтэ би ганцаар ингэж бодоод байгаа биш. Бусад олон хүмүүс бас ингэж бодож байгаа шүү дээ. Тэгээд яагаад энд ингэж аим шуураад энэ хүнийг ингэж зөвгнөвч гээд байгаа бэ гэд нэгсэн чинь 99 онд хэвлэгдсэн энэ номны яг cover дээр нь буюу нүүрэн хэсэг дээр нь 2011 оны 3 сарын 11-нд том хэмжээний гамшиг тохионоо гэд бичсэн байж. За гэтэл яг 2011 оны 3 сарын 11-нд Японд 9.1 магнитудын газар хөдлөлт болоод тэрнээс болоод 20-30 м өндөр цунами үсээд ингээд хүмүүс өө олноороо нас барсан. 15,000 хүн нас барсан. 2,000 гаруй хүн ор сургуу болсон. За мөн Fukushima Daiichi гэх атомын цахилгаан станцад осол гарсан гэх мэтчлэн зүйлүүд ингээд болсон. За энийг бол
яг Фукушима Дайчи атом цахилгаан станц гэж нэрлэж зааж хэлээгүй ч гэсэн ингээд техник технологид ингээд маш их том хохирол үзүүлнэ, хүмүүс ингээд их тэ зовлон бэрхшээлтэй учрна гих зүйлүүдийг бодвол дурдсан гэж байгаа. За тэгээд ингээд яг тэр байдлын ингээд 99 онд хэвлэгдээд 2011 оны 3 сарын 11 ингээд бүр тодорхой өдрийг заасан байсан гэж байгаа шүү. Яг 12 жилийн дараа энэ үйл явдал болж эхлэхэд хүмүүс гинт сэрдгийж эхэлсэн. Хүүшээ энэ бүр ингээд яг биелчлээ штэ гэд. За би ч гэсэн энэ дэр ингээд амар эсрэг байр суурьтай ингээд няцаах талаас үзчихсэн ч гэсэн яг энэ зүйлийг хараад баг зэрэг эргэлцсэн. За тэгээд яагаад тэгвэл 2025 оны 7 сарын 5-ны өдөр чухал болчихвоо гэд хаагаад үзсэн чинь энэ зохиогч маань 2021 онд шинэ хэвлэлтэй гаргасан. Энэ номныхоо ингээд баг зэрэг засвар хийгээд гаргасан. Энэ хэвлэлтэн дээр бол 2025 оны 7 сарын 5-ны өдөр ингээд далай дотор ингээд энэ цав гараад, ан цав гараад энэс одоо тэгээ байгалийн гамшиг үүсээд тэгээд ингээд маш их хохирол амснаа гэсэн зүйлийг дурдсан байна. За мөн 2030 онд бол ковидын шинэ одоо хэлбэр тархаж бас хүмүүс уу олнороо насаарнаа гэсэн зүйлийг зөвгөнсөн байна. За тэгээд 2025 оны 7 сарын 25-ны үйл явдал их сонирхол татсан. За ингээд дахиад ухаад судлаад үзсэн. За энэ номны маркетинг байж болно гэж үзсэн. Тэгээд би 99 оны хувилбар бол бүр ерөөсөө олдохоо байцсан байлээ. 2021 оны хувилбар бол маш үнэтэй байсан. За энэ ном анх ямар үнэтэй зарагдчихсан гэж би энэ тэмдэглээд авсан байгаа. Би танад хараад байна. За хамгийн анх энэ ном болов л шүү дээ, тэ. 600-аас 700 yen орчим үнэтэй зарагдчихсан байгаа юм. Гэтэл одоо 20-оос 100 мянган yen үнэтэй. Бүр хэд дахин нэмэгдсэн байгаа. За мөн энэ ном бол 25 оны зөвлөлөөс болоод дахиад бүр ингээд өмнө нэмэгдэх хандлагатай байгаа гэж байна. За шинэ хэвлэл нь бол 1000-аас 1400 yen үнэтэй буюу 10-аас 12 доллар үнэтэй. Хуучин хэвлэлт нь бол 700 доллар үнэтэй. Бараг худалч үнд 1000 доллар хүрэх нэ энэ ном. Тэгээ энэ ном одоо ингээд номоо зарах маркетинг байж магадгүй гэж бодсон. Тийм учраас газар хөдлөлтийн талаар судалж үзье. За тэгэхээр номон дээр бол яг ямар гамшиг болно гэж төрсөлсөн бэ гэхээр одоо ингээд далайд ан цав үсээд далайн ус татраад маш их байшин барилга сүрээд маш олон хүн амьсдээд бас нэг эмэгтэй ингээд дэлхий сүрж байна гэдэг ингээд ойрлоод уйлж байгаа дүрс ингээд дүрслэгдсэн байгаа гэж байгаа. Тэгээд тэнцээ бол Фужи уулын дүрс ингээд байна гэж үзсэн учраас энэ бол Японд болох юм байна. Тэгээд Японд газар хөдлөлт болох юм байна. Газар хөдлөлтөөс болоод цунами үүснэ. Одоо далайн ус татагдж байна гэдэг нь бол цунами үүсэх ингээд шинж тэмдэг илэрхийлэгдэж байна гэж үзэж байгаа. Тийм учраас бол Японд газар хөдлөлт үүсээд газар хөдлөлтийн улмаас цунами үүсэх нэ гэж харж байгаа юм байна. За ингээд Японд бол газар хөдлөлт хаана болох магадaltaй хэр идэвхжэлтэй байгааг гар шийдсэн. За энэ чааш явахаас өмнө та бүхэн subscribe дарж, сэтгэлээ комент хийсэд үлдээж, лайк дарснаар дурам ба. За ингээд тоо баримт судалгаа шинжилгээтэй үзье гэж бодсон. За ингээд Японы мэргэжлийн цаг уурын агентлаг болон шинжилгээ ухааны мэргэжлүүд бол энэ сургалтыг бол худлаа гэж нэцээсэн. Учир нь одоогийн шинжилгээ ухаан бол газар хөдлөлтийг яг тэдэн сарын, тэдний өдөр, тэдэн цаг, тэдэн минутанд үүснэ, тэдэн магнитудын газар хөдлөлт болно гэж тодорхой хэлэх боломжгүй байгаа. Тийм учраас бол энэ үйлдэл нь бол хүмүүсийг айдас давтуулсан, сэтгэл санааг хүмүүсэн, цаашлаад бол Японы эдийн засаг сөргөөр нөлөөлсөн ийм зүйл боллоо гэж буруу шаасан. Гисэн хэдий ч эдгээр мэргэжилтнүүд бол сүүлийн 30 жилд Японд бол маш том хэмжээний газар хөдлөлт болно гэдгийг бол тодорхой хэлсэн. За үүнд нь бол 3 газар нэрсэн. Хамгийн нэгдүгээр нь Токио
бүс нутаг. За Токио бүс нутаг болохоор 1854 оноос хойш газар хөдлөлт үүсээгүй болоогүй. Тэрнээс болоод энергийн хоригдол үүссэн. Тийм учраас болоод энэ бүс нутагт бол газар хөдлөл магадлал нь 88%. За энд газар хөдлөл бол 8 магнитудын газар хөдлөл үүснэ. Тэгээд 10-аас 40 мянган хүн амьсдаж 1 сая гаруй байдлага байшин өдөрж хэмхэрнэ гэсэн тооцоо судалгаа байдаг. За хоёрт нь болохоор Нанкай бүс нутаг. Энэ бол баруун Япон, Шикоку, Кюшу бүс нутгийг хамардаг. За 100-аас 150 жилд бол нэг удаа маш хүчтэй газар хөдлөл болдог. За энэ ч бол 70-80% газар хөдлөл сүүлийн 30 жилд ч тий 70-80% газар хөдлөл үүсэх магадлалтай. За энд газар хөдлөл нь бол 8.5 магнитудын газар хөдлөлт үүсэж 300 гаруй хүн амьсдах магадлалтай гэж үздэг юм байна. За гуравт нь болохоор Канто бүс нутаг гэж байгаа. За энд бол 1923 онд хамгийн сүүлд газар хөдлөлт болсон. За 7.9 магнитудын газар хөдлөлт болж 140 мянга гаруй хүний амь насыг авч чадсан. Сүүлийн 30 жилд бол газар хөдлөлт магадлал нь 70% тай. За энэ газар бол 7.5-аас 8% 8 магнитудын газар хөдлөлт болж 100 мянга орчим хүн амьсдах магадлалтай гэсэн тоо баригддаг юм. За Токио, Нанко, Канто гэх энэ бүс нутгууд нь бол Токио орчмын бүс нутгууд байдаг. За тэгээд энэ бол мангатай яаж холбогдоод байна гэхээр манга дээр бол яг тодорхой бүс нутгийг бол заагаагүй. Гэхдээ Фужи бол дүрслэл байдаг. Тийм учраас бол энэ Японд болно. Японд болохтой энэ Фужи бол өөрөө бодвол бас унтаж байгаа галт бол бас нэлээд идэвхтэй бүс нутагт оршдог. За мөн одоо манганы фенүүд бол энийг бол Токио арлын ойролцоо болно гэж таамаглаж байгаа. За яагаад Токио арлын ойролцоо болно гэж таамаглаж байгаагүй гэхээр тэнцээ бол ингээд бас нэлээд идэвхтэй бүс нутагт ордог. Тэнцээ Филиппиний хавтан, Японы хавтан, Евразийн хавтан гурав ингээд мөрөлдөж дээр дороо оролцож ингээд мөрөлдөж идэг. Ийм учраас тэнд газар хөдлөлт болох нь бол маш өндөр магадлалтай гэж үздэг юм байна. За тэгээд тэгвэл одоо тэр Токио арлын ойролцоо газар хөдлөлтийн идэвхжилт хэр байна вэ гэж үзсэн. Гэсэн чинь одоо 6 сараас хойш 5 магнитуд хүртэлх газар хөдлөлт бол 500 гаруй бүртгэгдсэн. Энэ бол өмнөх жилүүдэд харьцуулсан бол маш өндөр идэвхжилттэй байгаа гэж үзэж байгаа юм байна. Тийм учраас мэрэгчлэтнүүд бол бас сонор сэрэмжтэй болгоомжтой байхыг анхааруулж байгаа. Гэхдээ энийг бол бас 100% үгүйсгэж болохгүй, газар хөдлөлт болохгүй гэж болохгүй, үгүйсгэж болохгүй. Учир нь гэвэл бол маш том хэмжээний газар хөдлөлтийн өмнө бол ийм жижиг хэмжээний чичиргээнүүд бол мэдрэгддэг. Гэхдээ бас энэ бол 100% газар хөдлөлт болно гэж бас хэлж чадахгүй гэж байгаа. Гэхдээ бол ер нь бол маш идэвхжилттэй анхаарал татах хэмжээнд байгаа гэдгийг бол онцолж хэлсэн байна. За тэгээд ер нь бол магадлалтай байж болзошгүй тоо баримт судалгаанаас үзэх юм бол магадлалтай байж болзошгүй гэж үзсэн. За тэгээд Японы ард иргэд бол ямар хөө байдалтай байна вэ гэж бодсон. Яг гэвэл манай Сарнава ихч чинь нөгөө нэг дэлхий сүрхнэ гэсэн чинь манайхан чинь монлаа бүр бөөмөнөр нь худалдаж аваад шуудагаар нь гурил будаага нөөцс ард хүмүүс шүү дээ. Тэгэхээр Японы ард хүмүүс ямар хөө байна вэ? Нөхцөл байдал ямар хөө байна? Найзтай байна уу гэж үзсэн чинь Японы ард хүмүүс бол хэвэн амьдарч байгаа. Энгийн л өдрүүд үргэлжилж байгаа. За яагаад гэдгсэн чинь Япон бас одоо өөрөө газар хөдлөлтөд маш идэвхтэй бүсэд байдаг учраас засгийн газар бол ард иргэдэд байнгын бэлэн байдал сургуулдаг, хамгаалдаг. Тэгээд өнөөдөр маргааш газар хөдлөлт гэхэд тэд нар бол ингээл гүйж жол тэ лама гурил будаага нөөцлөл ингээл бөө юм болтгоо хизээд бэлэн байдаг ард юм учраас бол нэг ингээд сандралын байдалтай байхгүй хэвийн л амьдрал үргэлжилж байгаа гэж үзэж байна. За тэгээд эцэст нь гэдэг үнэ төлөв бол энэ бол ердөө нэг манга, нэг ердөө нэг ном. Гэхдээ бол тоо баримт үзэх юм бол магадлал бол бас байна. Огт үгүйсэхгүй. Тэгэхээр бол харъя. За мөн манга дээр бол 2030 онд бол ковидын шинэ хувилбар гарч маш олон хүмүүс бол
амарснэ гэж зөвгөнсөн байгаа. Хэрвээ одоо нөгөөдөр үнэхээр Японд газар хөдлөлт болоод сүрэл гамшигуулах юм бол тэр хүнийг зорж очиж уулзъя. Тэгээд хэрвээ үнэхээр энэ газар хөдлөлт үнэхээр болох юм бол зөвхөн Японд гэлтэхгүй Азийн орнуудад маш хохиролтой зүйл болно. Одоо жишээлх юм бол Солонгос улс бол одоо ковидын үеэр болоод эдийн засаг маш том уналтанд орсон. Тэгээд аваа жоохон өндөлгөө явж исэн чинь сая ерөнхийлөгчийн болоод бас ерөнхийлөгчийн асуудлаас болоод Солонгосын эдийн засаг бас нэлээд унсан, ард иргэдийн амьдралд маш мэдэгдэхүйц нөлөөсөн, Солонгост амьдарч байгаа бидний хувьд ч гэсэн гадаад иргэдүүд хувьд ч гэсэн энэ маш нөлөөсөн. Одоо ингээд аваа жоохон өндөгчсэн чинь дахиад Японы цунами болох юм бол одоо зөвхөн Япон гэлтгүй Солонгос, Хятад, Филиппин, Тайланд гэх орнуудад бол маш нөлөөлнө. Мөн үнэхээр энэ Токио арлын орчим одоо газар хөдлөлт болох юм бол Филиппин, Тайланд, Хонконг зэрэг улсуудад бол маш бас хохиролтой зүйл болно гэж үзэж байгаа юм байна. За ингээ ямар тач байдлыг ажиглая, харъя. Тэгээд намайг дэмжиж subscribe дарахаа мартаваа. Тэгээд 2025 оны 7 сарын 5 өнгөрөгөд иргэд олцгоо. Bye bye.